Сайн байцгаана эрхэмдэд үзэгчдээ шүүхийн цаг нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаар эхэлж байна. За энэ нэвтрүүлгийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Монгол улсын дээд шүүхийн тамгын газартай хамтран шүүхийн нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор цовруулаар үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаарт бид 4 сэдвийг та бүхэндээ онцлон хүргэх болно. Эхнийх нь миний ард харагдаж байгаа шинэ байр. Өөрөөр хэлбэл энэ нийслэлийн хан гард ордонд бол нийслэл Улаанбаатар хотын захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ холбогдох байгууллагууд нь ажилладаг байсан бол одоо улсын дээд шүүх нийслэлийн хан гард ордон буюу Сүхбаатар амлбай баруун гартал барилах энэ шилэн барилгад бүрэн бүрэлдэхүүнээр орсон байна. Тэгээ энд шинэ байранда ажиллаа үргэлжлүүлж байна гэж хэлж болно. За мөн 2026 оны төсвийн төсөлд олон нийт иргэдээс санал авсан энэ үйл ажиллагааг улсын дээд шүүх холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Тэгэхээр энэ санал авах үйл ажиллагааны үр дүн ямар байсан талаар та бүхэндээ товчхон мэдээлэл хүргэх болно. За мөн 2025 он гараад хэдийн хагас жилийн нөрөгдсөн байна. Энэ өнгөрсөн хугацаанд шүүхийн ачаалал хэрхэн нэмэгдсэн бэ? Гэмт хэрэг болоод бусад холбогдох шүүхийн байгууллагуудын статистик мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. Мөн энэ онд нийт шүүгчийн 3 дугаар чуулган зохион байгуулагдана. Монгол улсын дээд шүүхээс зохион байгуулж байгаа. Энэ 3 дугаар чуулганы онцлог зөвлөл нь юу байх вэ? Хэрхэн зохион байгуулах гэж байгаа талаар та бүхэндээ мэдээлэл хүргэх болно. Ингээд шүүхийн цаг нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Улсын дээд шүүх Чингэлтэй дүүргийн 1-р хороо Жигжид Жавын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талд хуучнаар хан гард ордон руу нүүж байршлаа өрчиллөө. Үүнтэй холбоотойгоор хяналтын шатны бүх шүүх хуралдааныг шинэ байранд товлон зохион байгуулж байна. Энэхүү байранд улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээлэлээр хангадаг шүүхийн академи үйл ажиллагаагаа явуулах юм а. Улсын дээд шүүх урд нь хяналтын шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанаа нэг танхимд ээлжилж явуулдаг байсан бол одоо нэгэн зэрэг товлон хийх боломжтой боллоо. Мөн сургалтын заал танхимын хүрэлцээ, номын сангийн орчин сайжирч сургалт судалгааг өргөн хүрээнд хийхээс гадна олон нийтэд мэдээллийг шуурхай түгээх, нээлттэй шүүх хуралдаануудын шууд дамжуулалтыг нэгэн зэрэг чанартай хүргэх нөхцөл бүрдээд байна. Түүнчлэн хэргийн оролцогч өмгөөлөгч нарт зориулсан хэргийн материалтай танилцах өрөө, иргэдэд үйлчлэх хэсгийн зай талбай хүртээмжийг нэмэгдүүллээ. Өмнө нэг танхимаар хурал явагддаг байхад өдөрт 10 цаг хүртэл шөнийн 10-11 цаг хүртэл шүүх хурлаа сунжирдаг. Тэгээ танхимууд бас ингээд бие биенээ хүлээгээд хурлаа хүлээгээд товлоход ээлжил товлох гэх мэт асуудлууд гардаг байсан бол одоо 2 танхимаар зэрэг шүүх хуралдаанууд зарлагдаа явагдчихна. За гомлын урлууд, хяналтын урлууд тус тусдаа ингээд бас хийгдээд явчихна. Инхээр үйл ажиллагаан дараа ийм хүлээгдэл чирэгдэл багасж байгаа. Монгол улсын төсвийн тухай хуулийн 28-ийн 1-р зүйлд заасны дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах ажиллагаа явуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сангийн яам, төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудит эдийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон юм а. Хэлэлцүүлгийн үеэр улсын дээд шүүхийн тамгын газрын дарга Заяа Дэлгэр шүүх эрх мэдлийн салбарын бие даасан хараат бус байдлыг хангах нь шударга ёсыг тогтоох тулгуур болдог. Шүүхэд оруулаж буй хөрөнгө оруулалт бол шударга ёсны хөрөнгө оруулалт юм а гэдгийг онцолж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид шүүгчийн сургалтын төсвийг хасахгүй байх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс шүүхийн захимжилттай холбоотой зардлыг орхигдуулахгүй байх, өөрийн гэсэн байргүй шүүхийн асуудлуудыг шийдвэрлэх, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байрны нөхцөлд анхаарах, хэмнэлтийг тэгшитгэх байдлаар бус чиг үүргийн онцлогт нийцүүлэн төлөвлөх талаар саналаа илэрхийлжээ. Шүүхийн ачаалал жил бүр өссөөр байна. Тодорхойлбол улсын хэмжээнд шүүхүүдийн хүлээн авсан хэргийн тоо 2022 онд 135,861, 2023 онд 146,250, 2024 онд 179,293-д хүрч өсчээ. Улсын хэмжээнд 2024 онд 600,000 гаруй иргэн шүүхээр
үйлчлүүлжээ. 2025 оны хагас жилийн шүүн таслах ажиллагаатай холбоотой онцлог статистикуудыг одоо харуулъя. 2025 оны эхний хагас жилд Монгол улсын хэмжээнд нийт 515 шүүгч 86198 хэрэг хянан шийдвэрлсэн байна. Задлж үзвэл анхан шатны шүүхийн 387 шүүгч, 81947 хэрэг, давж заалдах шатны шүүхийн 105 шүүгч, 3986 хэрэг, хяналтын шатны шүүхийн 23 шүүгч, 265 хэрэг шийдвэрлсэн байлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхүүдийн шийдвэрлсэн хэрэг 17%-аар, давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрлсэн хэрэг 2.5%-аар өссөн байна. Шүүхээс зөрчлийн хэрэгт торгох шийтгэл 5.6 тэрбум, улсын тэмдэгтийн хураамж 24.2 тэрбум, торгох ял 11.2 тэрбум, нийт 41 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн 10 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 88.3%-аар өссөн байна. Харин иргэний хэргийн хувьд зээлийн гэрээтэй холбоотой маргаан 16.2%, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 15.3%, гэр бүлийн маргаан 8.4% өссөн үзүүлэлттэй гарчээ. Банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа нь цахим банкны үйлчилгээ нэвтэрч зээлийн төрөл хэлбэр нэмэгдэж, түүнийг дагаад зээлдэгчийн тоо өссөн нь энэ төрлийн хэрэг маргаан нэмэгдэх шалтгаан болж байна. Захиргааны хэргийн хувьд иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 62.5%, татварын маргаан 51.3%, төрийн албаны маргаан 16.3%-аар өссөн нь хамгийн өндөр өссөн үзүүлэлт болсон байна. Улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилд анхан шатны шүүхүүд 1131 шүүх хуралдаанд 1143 иргэдийн төлөөлөгч оролцуулжээ. Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн 3 дахь удаагийн чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 9-10-ны өдөр төрийн ордонд зохион байгуулахаар товлолоо. Нийт шүүгчийн чуулганыг 2 жил тутам зохион байгуулдаг. Энэхүү чуулганаар шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгүй болгох, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар хэлэлцдэг юм байна. Энэ удаагийн ер нь бол одоо нийт шүүгчний чуулганаар хэлцэх асуудлын дараалт бол хууль засны шүүхийн тухай хууль засны дагуу хэрэг нэхэмжил гомдол төсөлтийг хуваарлах, шүүгчид хэргийг санамсаргүй тохиолдсон байдлаар хуваарлах, нийтлэг журмыг бол батлах ийм одоо үндсэн одоо чиг үүрэгтэй байдаг нийт шүүгчдийн чуулган. Тэгээ энэ одоо агуулгаар бол энэ удаагийн чуулганд энэ нийтлэг журмын ямар онцлог зохицуултууд энд орж иж шүүгч нараар хилцэгдэх вэ гэдэг асуудал бол одоо мөн хилцэгдээд шүүгч нар одоо түрүүчээсээ шүүхүүд саналаа өгөөд одоогийн байдлаар бол нийт 65 шүүх, за 35 санал бол ирүүлээд ингээд одоо энэ саналыг бол нэгтгээд ажлын хэсэг бол мөн одоо ялгаагүй нийтлэг журмыг батлах талаар дэд ажлын хэсэг бол гараад ажиллаж байна. Захим шүүх 2 тэг цөм хөтөлбөртэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем шинжлэгдэж байна. Үүнтэй холбогдуулан шин томилогдсон шүүгчид хэрэг хуваарлах ажиллагаа, шүүх бүрэлдэхүүнийг програм хангамж ашиглан хуваарлах технологи шинээр нэвтрэх юм а. Тиймээс зохицуулах шаардлагатай зүйлсийг нийтлэг журамд тусгах, мөн хэргийг дахин хуваарлах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг боловсронгүй болгох хэрэгцээ шаардлага гарч байгааг шүүгч нар онцолж байлаа. Эрхэм үзэгч та шүүхийн цаг нэвтрүүлгийн 4 дахь дугаарыг хүлээн авч үзлээ. За энэ дугаартаа бид 2025 оны эхний хагас жилийн шүүхийн статистик мэдээлэл, за мөн одоо 2026 оны төсвийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналтай холбогдох одоо үр дүнгийн мэдээлэл, мөн тун удахгүй болох нийт шүүгчийн 3 дугаар чуулганы талаарх мэдээллийг хүргэлээ. Энэ удаагийн дугаарыг бид улсын дээд шүүхийн шинэ байрнаас бэлтгэсэн юм а.